За та бүхэнд өглөөний мэнд хүргье. Энэ бид нар чинь бүр Монгол босоо Монгол уугарчин бичгээрээ бичээл янзын монгол хэлэндээ хайртай хүмүүс болоод одоо энэ орж ирж байгаа төлөвлөгөөнд би өмнө хэлье гэж байгаа за болийг болцоо одоо хэлэхгүй болохгүй байна. Проактив хандлагаар эрчимжүүлнэ гэж. Энд тохирох монгол үг олдог юм. Нэгдүгээрт. Тэгээд дараагийнх нь асуудал бол одоо энэ төсвийн урсгал зардлыг бууруулнаа дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-өөс хэтрүүлэхгүй байхаар тооцоолно гэж. Жишээлбэл 26 он чирээ санал авахгүй, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг одоо хийлэхгүй ч юм уу ийм нэг тодорхой тооцоолууд нь таад дээр байгаа гэж найдаж байна. Энэ дээр байгаа бол тодорхой тоонуудаа хэлж өгөөч гэж. За тэгээд тэр хөгжлийн төлөвлөгөөний 3-3 дээр хөрөнгийн зах зээл болон банк санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулна гэнэ. Манай энэ хөгжлийн төлөвлөгөөр зарим нь харахаар одоо бүр төлөвлөгөө гэж хэлээд ийм хэлцээ сууж байгаадаа бүр ичмэр юм шиг санагдаад байна. Тэгээ юу ничмэр гэхээр захин банк санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж юу гэж. Бараг бүх банк хамгийн муу явж байгаа төрийн банк хүртэл захин банктай болсон шүү. Тэгээ ийм юмыг бид нэр төлөвлөгөөгээд улсын хурлаар хэлцээ сууж байхдаа одоо ичдгүм. Тэгээ энэ хөрөнгийн захыг хөгжүүлж үйлдвэрийн салбарт санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж шинэ их усүр үйдэг бүрдүүлнэ гэж байна. Яаж? Энэ дээр яг тодорхой хариулаад өгөөрэй. Банк 3-3-2 дээр банк санхүү даатгалын салбарын эрх зүйн орчныг шинчилж, эрсдлийн удирдлагыг сайжруулж, гадаадын банкны салбар нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж. Одоо энэ банк санхүүгийн салбарт байгаа хууль эрх зүйн орчин бол хангалттай бас тодорхой хэмжээнд гайгүй хуулиуд байгаа шүү дээ. Одоо юуг нь сайжруулах гэж байгаа? Бид нар одоо энэ төртөө өрсөлдөө явж байгаа төрийн банкаа хөвжилж чадахгүй ч дахиад хууль эрх зүйгөө муу байна гэж дайрч болохгүй хаа. Ядахта төрийн банкаа хөвжлээд хэдэн цаастаа болоод энэ өрсөлдөөнийг шудраг болгоё гэдэг чиглэлд ажиллаж болохгүй юу? Гадны банк санхүүгийн салбар дээрээс жишээлхэд аль орны ямар банк Монголд орж ирэх гэдэг саналаа илэрхийлсэн уулзалт нь ямар түвшинд явж байгаа 26 онд яг аль нэг тийм бэ гэдгийг бас тодорхой хариулж өгөөч. Жижиг дунд үйлдвэрлэл хоршоо хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ гинэ. Тэгэнгუთ одоо энэ жишээлхэд Баянгар аймагт бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн хүсэлтээ өгөхөөр нэрийг өөрчлөөд нөгөө санаагийн жидүүгийнх нь хулгай гэж цааш нь явуулчихна гэж байгаа. Бидний ч төлөвлөгөө гоё юм хэлцээд идэг бодит байдал дээр ажилч ерөөс урагшилж өгөхгүй байгаа дээр ямар одоо хариулт хэлэх үү? Байр суурийн сонсоод ёо. Цаахийн хариул. 2 наврын микро. Албан тушаал нэрээ. Эдийн засгийн яам хөгжлийн нэгдсэн бодлогын газар нот энэ төр проактив гэдэг гадаад үг орсон гэдэг орсонтой холбоотой тайлбар хэлье. Энд нэг ялтч өнө монгол хэл дээр орчуулахад төвхтэй хідэн хэллэгүүд энд манай төлөвлөгөөнд байгаа. Ялангуяа эдийн засгийн холбоотой макроч гэдэг юм гэх мэт. Тэгээ энэ проактив гэдгийнх нь агуулга нь болохоор одоо яг монгол төрийн үйлчлэгээ нэлээд хэсэгтэрээ пассив буюу хүлээлтийн байдалтай, зарим тохиолдолд реактив буюу хүсэлт шаардлага эрэхт нь хариулт үзүүлсэн байдалтай байгааг өөрчилж проактив буюу илүү төрн иргэн дээрээ ирэхээсээ илүү иргэн төр дээр очиж үйлчлэх явахаас илүү төрн иргэндээ очиж үйлчлэгээ үзүүлдэг ийм сэтгэлгээний хандлагын өөрчлөлт орох шаардлагатай гэж үзээд байгаа. Ер нь одоо энэ химэл оюуны 900-д энэ төрийн үйлчлэгээ бүтээмжийн чиглэл трансформатив буюу бүр хувьсгалт эрс өөрчлөлтүүд гарахын прогноз тооцоолол явж байгаа. Тэгээд тэр энэ хандлага чиглэлийг одоо юу гэдгийг буулгаж орчуулахад одоо яг бизнес гэдэг шиг нэлээд нийтлэг хэрэглээ явж байгаа учраас тийм үг оруулсан юм аа. Бусад асуудлуудыг холбогдох яамд бол сангийн хариулах. Гамбат хариулах юм уу? Гамбата сангийн хариулна гэдэг шүү дээ. 8 номер. Нэлээ хэд асуулт асуулаа. За 4. За цогтоотрыг шинэ асуултанд хариул эдийн засгийн хөгжлийн төрийн нэрийн бичгийн дараа Батхүү. Энэ банкны салбар дээр реформ хийх шаардлагатай тухай нэлээд хэдэн жил яригдээд тодорхой хууль тогтоомжууд өөрчлөгдөд бодит хэрэгжилтэн жоохон хоцрогдолтой байгаа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэдэг бол бас нэг талаас богино хугацааны бодлогын баримтчиг боловч бас тухайн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай реформын асуудлуудыг
тусгаж өгч бас салбарын яамд холбогдох байгууллагууд энэ чиглэлээр илүү их ажлууд хийгээсэй гэсэн бас хөшгөргийн үүрэг бас гүйцэтгэдэг юм аа. Улсыг хурлаж батлагдаж заавал хэрэгжүүлэх ажил болдог учраас за гадаадын хөрөнгө оруулалттай банкны хувьд Монгол улсад бол оруулж ирэх 2-3 арга байгаа. Нэгдүгээрт нь бол өөрийн бүрийн эзэмшилтэй төлөөлөгчийн газар салбар банка байгуулах. Хоёрдугаарт нь бол одоо дотоодын арилжааны банкудаас хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулалт хийх боломжууд бий. Энтэй холбоотой хууль эрх зүйн тогтоом орчинд бүрдэж байгаа болж энэ бодиттой хэрэгжилт нь бол сул байгаа гэдэг учраас энэ дээр тусгаж оруулж байгаа юм а. За гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирснээр банкны салбарт За 4 номерыг дахиад өгчээ. за гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирснээр банкны салбарт өрсөлдөөн нэмэгдэн. Таны түрүүнд дурдсан цахим хэлбэрийн банк гэдэг нь одоо хэлээд байгаа гар утасны аппликейшнээс илүү яг нөгөө салбар төлөөлөгчийн одоо нэгжүүдгүй бүрэн үйл ажиллагааны цахим хэлбэрийн банкуд бас гадны улс орнууд орчод байгаа. Одоо банкны хүүг бууруулах дээр хүүгийн өртөг энэ дээр бол бас үйл ажиллагааны зардал их яригддаг. Энийг бууруулах босны бодиттой арга хэмжээ нь цахим банк байгаа. Энэ тал дээр бас хувийн хвшлийн шинэ хөрөнгө оруулалтыг оруулах боломжийг нээж өгөх нь зүйтэй гэсэн үднэс энэ асуудлыг тавьсан байгаа. Тэгэхээр жидүүгийн одоо тухайн төслийг хэрэгжүүлэлттэй холбоотой ашиг сонирхлын янз бүрийн хэрэг байвал тэрийг нь тухайн хуулийн байгууллагууд нь шалгаад явах нь зөв байхаа. Босно. Дутуу байна гэдэг. Сангийн яамтай холбогдлогын таяд хариулах юм. Дутуу байна гэдэг шүү дээ. Тэгээ бусдааргүй жидүүгч сайн нэг юм хариулах шиг боллоо. Бусдаар гүйцэтгэсэн ажил үйлчлэгээний төлөв мөлөр гэсэн асуулт байна. Yes. За сангийн яамны төсвийн бодлого төлөлтийн газар санжаадарч гишүүний асуултанд хариулъя. За бусдаар гүйцэтгэсэн ажил үйлчлэгээний төлбөр хураамж гэдэг бол эдийн засгийн ангил байгаа. За төсвийг бол нөгөө хүнийг бол олон янзаар нэг ангилж болдог шиг эрэгтэй эмэгтэй нас хүсээр нь төсвийн аль нэг талаас нь харж байгаа зүйл байгаа. Нөгөө тал нь бол юу вэ гэхээр зориултаар нь бид нэр ангилж харж байгаа. За дараагийн жилд бол төсвийн ерхэл засагчаар нь газрын байршлаар нь хаана хэрэгжүүлж байгаа одоо гэдгийг байдлаар харж байгаа. За сая бол энэ жилийн төсвийг батлахдаа бол их хурлаас бол бид нарт бол тодорхой чиглэл өгсөн. Яг бусдаар үзүүлсэн ажил үйлчлэгэн дээр бол анализ хийгээд илүү тодорхой болгох чиглэл өгсөний дагуу намрын төсөв дээр бол бид нар энэ эдийн засгийн ангил дээр байгаа зардлуудыг бол яг хувийн хвшил рүү чиглэсэн байдлаар нь зориултын тодорхой болгож оруулж ирэх тийм төлөвлөгөөтэй бол байгаа.